Hi guys. За Мельбурний бодит байдал болондоо тавтай морил. Тэгээд энэ удаагийнхаа бичлэгээрээ яг Мельбурнд ирээд сэтгэл зүйн асуудалтайгаа хэрхэн нүр тулсан, түүнийг хэрхэн даван туулсан. Тэгээ энд яг ингээд мэргэжлийн ажилд одоо ороход тэр миний яриад байсан амар сүрдэд идэг байсан гэдэг зүйлсүүдийн талаар ярилцээ. Тэгээ Австралид яг ажиллахад бодит байдал дээр ямар байд юм бэ? Яг ажилд ороод үзэнгүүт тэр австралчууд үнэхээр тийм мундаг юм уу гэдэг талаар ярилцах гэж байна. Анх ирээд нөгөө нэг хэлчихсэн штэ. Тэгээ сэтгэл зүйн хувьд ингээ амар хэцүү болоод савлгаатай болчихсон хгүй юу? Нэг бол ингээл амар баярлал, нэг өглөөс ирэхээр ингээл амар юм тайван амар сайхан ашт болоод тэгэл нэг ингээ жоохон юм болонгууд л тэр нэг амар ингээл стресстэй л амар бухимдаал энэ юм дандаа сөрөг стресстэй байгаадсан ахгүй юу. Тэгээ сүүл рүүгээ тэр маань ингээ зан гаран шингийн хувьд бүр юм амар токсик болоод ингээ хортой болоод тэгэл нөхөрлөгөө ингээ үг мүг хайдаг ч юм уу эсвэл ингээ ер нь юмыг тайван замаар өсө шийдэж чадахгүй тийм болцсон. Тэгээд бүр хаас Монголд байгаа найзууд руугаа хүртэл ингээ тэргээ гаргаад амар гомдоол та нар намайг баг тоосон хүмүүсэнгүү гээл заяа. Одоо бодохоор баг хүний өмнө тэд найзуудынхаа өмнөөс Австралид ирээд амьдэрсэн юм шиг л тийм байдалд орсон байсан. Тэгээд яг тэр үед болохоор бүр үнэхээр амар хэцүүсэн. Би бүр амьдралдаа хизэж тийм сэтгэл зүйн хувьд юм амар дарамттай ч гэдэг юм уу тийм байж үзээгүй. Яг ямар мэдрэмж тухайн үед төрж исэн бэ гэхээр амар хийм ганцаардсан мэдрэмж. Тэгээ яг өөрөө зөвхөн чамд чийл байгаа гэдэг мэдрэмж. Тэгээ яг уун ингээл охинтойгоо байж махаар юусо тийм мэдрэгдэхгүй. Гэхдээ яг ингээд охин унтцсан үеэр ч юм уу жоохон нэг юм сатаархан багсаад ирэнгүүт яг тэр мэдрэмж амар их аваад. Тэгээд би яг хинт ч хэрэггүй юм шиг яг юуны төлөө амьдраад байгаа юм бэ? Яах гэж шинд ирсэн? Ер нь яг яах гэж хорвоо ертөнцид хүн болж төрсөн? Гээд ингээ бүх юм амар утгагүй санагдаал. Тэгэл хүчмэрч юм шиг санагдаал. Тэгээ нэг нөгөө ажил хийжсэн гэсэн шүү. Тэгээ тэр ажиллаа хийж аваад бүр ингээ трам хүлээх замдаа уйлаад бүр ямар шалтгаангүйгээр ингээ уйлаад заяа. Бүр ёо тэгэл хэрвээ би байхгүй болвол ингээд миний эргэн тойронд байгаа хүмүүс илүү аз жаргалтай байх юм шиг санагдаал. Тэгээд яг ингээд яг тархиараа яг тийм мэдрэмж амар их төрөөдсэн. Тэгээд яг тархиараа бодонгууд болохоор мэдээж үгүй. Тэг хэдий тархи маань ингээд тэг наад мэдрэмж чинь хутлаа шүү гэж хэлж байгаа ч гэсэн ерөөсөө тэр мэдрэмж арилахгүй амар гонигтай л байгаад байсан. Тэгээд уйлаад дээрдж байгаа боловч яг бүр ингээд даваад хайчихгүй. Тэгээд яг ингээд найзуудтайгаа ярилцъя гэхээр тэд нар ч бас ингээл өөрсдийн амьдралтайгаа тэгэл яг өөрсдийн гэсэн л ингээл даван туулах юмнуудтайгаа явж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр болгонд бас тэгээд хилээдэж чадахгүй. Гэрээхэндээ хэлчихээр аав ээжтэйгээ ярилцъя гэвэл аав ээж маань ингээд хол байгаа болохоор бүр санаан зовчихно гэж бодоол. Тэгэл чадхаараа нөхөртөөгөө ярилцаал. Тэгэл нөхөр манаас тэнд ингээл хичээлээ ассайнментуудынхаа ард яаж гарах уу гээл бас амар ингээд шаналгаатай ч гэдэг юм уу те даван туулах юмнуудтай амар их чаленжтай болцсон байгаа. Хажуугаар нь хоёулаа бит хоёр чинь дөнгөж шинэ аав ээж болцсон. Тэгэл яг хүүхдтэйгээ уулзгаал гурлаа ингээл уулзгаал явж байгаа гэд. Тэгээд ер нь бол нэлээ хэцүү болоод байгаа ганцаараа ямар нэгэн байдлаар мэргэжлийн хүнээс тусламж авах хэрэгтэй гэд бодцоо. Тэгээ нөхөртөөгөө ч гэсэн ярилцаад ер нь нэг юм сэтгэл зүйчтэй ярилцж үздэм үү гэд яг ярилцаад байжсэн чинь би монголчуудын Мельбурний юм яг нэг идэвхтэй байдаг 2 групп байдаг байхгүй. Тэгээ тэр 2 групп дээрээс мэргэжлэрээ Австралид ажиллах боломжтой Career Summit гэд нэг ивент хийсэн байхгүй. Тэгээ тэр ивентэд заастаа юу л ямар нэгэн юм л алхам хийхгүй болвол болохгүй гэдэг яг сэтгэл зүйтэй байсан тэр үедээ тэрийг харсан болохоор тэр ивентэд бүртгүүлье гэд харсан чинь $55 байсан. Тэгээ тэр үед $55 бол миний хувьд амар их мөнгөс ахгүй юу? Бараг 2 цаг ингээд ажиллаж ийж олж авах мөнгө байхгүй юу?
баг тэгэж дутуу олж авах мөнгө. Тэгээд за яах вэ гэж жаад ер нь бол би шууд нөхртөө ч ярилцахгүй гэж шууд бүртгүүлсэн. Тэгээ бүртгүүлснийхаа дараа би юмд бүртгүүлчлээ гэд ямар нэгэн юм л өөрийнхөө төлөө алхам хийхгүй бол болохгүй болоодсэн болохоор тэгээ маа нөхөр ч гэсэндээ окей гэд амар nice хүлээж аваад тэгээд яг тэр 2 өдрийн саммитыг сонссон чинь яг тэр саммитыг зохион байгуулдаг хүн маань өөрөө career coaching хийдэг хүн байсан. Тэгээд Австрали улсад бас ажилладаг. Нэлээд том нөгөө нэг Big Four, Австралийн Big Four тэр компаниудад ажиллаад тэгээ Австралийн элчин сайдын яам гэсэн тэгээ элчин сайдын яам гэсэн ажиллаад нэлээд боловсралтай, мэдлэгтэй, бас туршлагатай. Тэгээд айгүй юм гой хандлагатай яг тэр бичлэг юм байсан байхгүй. Тэгээд тийм хүн байсан. Тэгээд за ямар ч тааш суугаад үзье гэж бүртгүүлчихэд тэгээд тэрэндээ суусан чинь бүр тэр ивент миний бүр нүдийг амар нисэн. Тэг нэг юм болох ёстой болдгоороо болно гэдэг чинь ч юм уу. Би одоо энэний өмнө ингээл амар их юм career coaching хийдэг ментор хайжсэн байхгүй юу? Ер нь бол яг миний одоо өмнөөс те ойлгоод яг намайг ингээд 100% мэдрээд ойлгоод тэгээ ингээд намайг зөв чиглүүлээ карьерийн минь хувьд намайг зөв чиглүүлээд явах яг нэг тийм хүн хайгаад байсан. Тэгээ би яг тэрийг хайж явж агаад тэрийг ингээ хоош нь тавьцгаа штэ ээж болоод яг тэр хайж исэн зүйлээ хоош нь тавьцсан ээж тэрэл анхаарсан хүүхдээ яаж өсгөх дээрээ л ингээд илүү их нөгөө одоо өөрийгөө боловсруулад явж исэн болохоор тэгсэн чи яг тэр ментор маань гарч ирээд тэгээд тэр ивентэд суугаад 2 өдрийн турш өглөө 10-аас тэгээд өдрийн 2-оос 3 цаг хүртэл үргэлжлэхээр тийм 2 өдрийн саммитс ахгүй. Тэгээд тэрэн дээр нь яг ингээд гадаадад мэргэжлэрээ ажиллаж байгаа Австрали улсад мэргэжлэрээ ажиллаж байгаа. Ер нь бол яг өөрийнх нь шавнараас мэргэжлэрээ энэ Австралид ажиллаж байгаа хүмүүсийг урьж оролцуулаад тэгээд тийм 2 өдрийн саммит хийсэн. Өөрсдөө туршлагыг хуваалцах. Тэгээд тэр саммитад суусан чинь би бүр нэрээ яагаад ингээд энд ингээд амар стресстэй дээ. Хүүе ингээ монголчууд чинь чадахгүй гэж яваад идэг гэсэн ч үгүй л байсан байж тэгээд яг тэр мэдрэмжийг тэр 2 өдрийн ивентээс аваад бүр амар ирж хурц урам зориг авч исэн. Тэгэл за яг энэ муу юм байна гэд менторыг ер нь бол хараад ингээ крашлж байгаа байхгүй юу? Менторыг хараад тэгээд ивентийн төгсгөл яг нөгөө өөрийнх нь явуулдаг юм 2 хөтөлбөр байдаг гэд нэг нь болохоор career coaching яг тийм програм бүтэн жилийн турш явдаг. Нэг нөгөөх нь болохоор яг manifestation програм гэд. Тэгээ яг бас адилхан бүтэн жилийн турш явагддаг. Тэгээ би болохоор эхлээд career coaching-ийн програмд суучъя гэж бодож исэн чинь бүртгэл нь 11 сарын 11-нд хаагдахаар байсан байхгүй юу. Тэгээд яг тэр үе чинь болохоор 10 сар гарцсан, 10 сарын 20-нд болсон. Тэгээ би надад 2-7 хоногийн хугацаасан аппликейшн өгөх. Тэгээ тэр 2-7 хоногийн хугацаанд би яг асуултуудыг нь харчаад тэр ивентийн дараа шууд бүртгүүлэхэд орж байгаа хгүй гэсэн чинь аппликейшн формтай асуултуудтай. Тэгээ тэр асуултуудыг нь харчаад юу гэж хариулахаа ер нь бол нэлээд ухаж бодож ингээд өөртөө боловсруулж агаад яг 11 сарын 9-нд нь би applied гэдэг 8-аас 9 лөө шилжих шүн яг applied-гээ суужсэн чинь суугаад submit дарсан чинь форм нь ингээд юу аха болцсон заяа. Форм нь хаагдсан байсан. Тэгэл өөгүй гэл ёо. Тэгэл за юу тааж ингээд нөгөө ямар нэг алхам хийх ёстой юм чинь гээд чат бичээд LinkedIn-ээр шууд нөгөө коуч рүүгээ чат бичээд тэгээд бичсэн чинь ингээд хариу байхгүй. Тэгээ яг тэр сториг нөгөө хаагдсанхын дараа нь би LinkedIn рүү биччихээд Instagram руу харсан чинь ингээд сторийн дээр нь заяа коучинг маань стори дээр ингээд бүртгэл хаагдчихлаа. Яагаад тэгэхээр бүр ингээд амар их юм аппликейшн ирсэн байна. Тэгээ би энэ хүрээд ингээд аппликейшн хаалаа гэ 2 өдөр өмнө хаачих байхгүй юу. Тэгэл би нөө гээл тэгсэн чи дараагийн би нөгөө LinkedIn рүү бичсэн шүү дээ. Тэгээ дараагийн стори дээр гэсэн чинь би нэг ингээд 6 сар одоо 24 оны 6 сараас хойшоо энэ аппликейшнийг ингээд он байлгасан. Тэг ингээд юу авах одоо аппликейшн авах боломжтойгоор ингээд нээлттэй байлгасан. Тэг тийм байхад одоо ингээд
бити ингэж надаас нэгжээ ингээд хаагцлаа гэж юм хэлээ гэдэг стори харчаад ёо за одоо өнгөрсө дүүрсэн хэрэг гээд тэгэл яг тэр үедээ ямар бүтлгүүн бэ ингээ бодсоор агаад бүр хамаг боломжоо алдчихлаа гэж бүр амар өөрийгөө жааж хийгээд бүр өстө нэрээ бүр яа гэж бүр амар цохолцсон. Тэгээд тэр цохолцож байгаа тэгээд маргааш нь за ямар ч тач тэгвэл manifestation програмд нь сууя гээд тэгээд тэр manifestation програмд нь суугаад бүртгүүлээд тэгээ 25 оны manifestation програмд нь би суугаад тэгээ тэрэн дээр яг хамгийн их надад хэрэгтэй байсан зүйлсүүдийг бүр яг гой гаргаад ирсэн. Би тэд яг тэр програмаар нөгөө тэмдэглэл хөтэлдэг. Бид нарт ингээд тэмдэглэл яаж хөтлөхийг ингээд дагаас нь авахлаа зааж өгдөг гэх юм уу? Чиглүүлж өгдөг. Тэгээд давхараас бясалгал хийлэгдэг. Тэгээл яг энэ бүхний ачаар ер нь бол амар тайвширсан. Өөрөөгөө яг хайрлаж сурж байгаа. Тийм байгаа. Тэгээд таад яг ямар програм байсан бэ гэх юм бол би энэ дээр ингээд линкийг оруулчихъя. Одоо 26 оныхоо бас бүртгэлийг авч байгаа. Тэгээ бас энэ оных нь нөгөө career summit нь дахиад болох ч байгаа. 10 сарын 11 12 ингээд би бас бүртгүүлсэн байгаа. Нөхөртөөгөө энэ жил хамт суухаар бүртгүүлсэн. Тэгээд миний энэ удаагийн 2 дахь удаагийнхаа summit тамарагдчихж байгаа. Тэгээд дараа жилээс career coaching-ийн програмд нь хамрагдах гээд аппликейшн өгсөн байгаа. Сонгогдосоо гэх манифест хийгээл байж байгаа даа гэхгүй. Тийм тэгээд яг тэр одоо бүх ийм хэцүү хүнд үед хань болж исэн яг хүмүүс мэдэж байгаа. Манай мөгийгч маань байна. Тэг яг тэр болгоноос ингээд бүр яг тэр болгон чи ингээд гадны хүчин зүйлүүд байгаад байгаа шүү дээ. Ер нь бол гаднаас ингээд хин нэгэн надтай хамт байж ш надад тань олж иж ч юм уу эсвэл ингээд хин нэгэнтэй хамт байж иж би тэрийг давамд болох гээд байгаа. Гэтэл яг тэр хүмүүс ч юм уу гадны хүчин зүйл алга болчих юм бол би буцаад яг тэр хэвэндээ эргээд хизээний цагт орохоор байсан байхгүй юу. Тэгээд яг энэ програмд хамрагдсанараа би өөртөө яаж хань бол сурах вэ гэдгийг ингээд багаар суралцаад алхмаар суралцаад одоо яг ингээд бүрэн дүүрэн 100% биелүүлсэн гэж хэлж чадахгүй. Яагаад тэгэхээр эн чинь багаас миний ингээд суудсан одоо төлөвшил байгаа учраас би тэрийг ингээд эвдэхийн тулд багаараас адилхан ингээд хуцаа зарцуулж багаар ингээд сайжирж байгаа. Тэгээ бүр хамаагүй дээрсэн, бүр хамаагүй тайван болсон. Одоо ингээд ямар нэг юм одоо ингээд бодохоор хэрэг би яг тэр аппликейшн хаагдсан үед очих юм бол за болох ёстой юм болдгоор л болж байгаа шүү дээ. Тэг ингээд цаг хугацаанда бүх зүйл ингээд болох үедээ л болж байгаа. Үнэхээр би энэ хугацаанд энэ програмд хамрагдах ёсгүйсэн байлгүй. Manifestation-д нь ихлэ хамрагдчихад дараа нь career coaching-д хамрагдах ёстойсэн байлгүй гэж өөртөө хэлэхээр багхгүй яг тэр моментод дараа нь бол мэдээж яг өөртөө тэгжсэн л байгаа. Гэхдээ л ийм болох гэсэн юм байна гэж яг ойлгосон. Тэгээд хамгийн сайн юм одоо энэ сэтгэл зүйн асуудлыг маань ангаасан гэх юм уу. Тэгээд дүүлсэн хамгийн сайн юм болвол өөртөө цаг гаргаж өөрийгөө сонсож бясалгал хийх. Тэгээд бас тэмдэглэл хөтлөх байсан. Бясалгал хийснээрээ ер нь бол оюун бодол маань илүү ингэж орон зайтай болж өгдөг. Илүү их ингэж өөрийгөө анзаардаг гэх юм уу, ямар хэрэггүй бодлууд бодож байна, ямар бодлуудыг ингээд гаргаад байна гэдгээ би өмнө нь болохоор яг тэр бодож байгаа бодлоо аяг анзаардаг ч гэсэндээ ерөөс эмхэлдэггүй байсан мөлий. Тэгээд яриа маань ч гэсэндээ ийм замрааг болцсон байсан. Тэгээд бясалгалынхаа хажуугаар тэмдэглэл хөтлөөд яг ингээд бодлоо бүр ингээд гаргаад цаасан дээр буулгаад ирсэн чинь хамаагүй нөгөө замраагүй бодлууд маань гайгүй болоод эхэлсэн. Тэгээ ингээд зэгцрээд тэгээ багаар яг нэг юм толгой дотор ингээд явж исэн юм амар хэм шамбаарлцсан бодлууд маань ингээд багаар зэгцрээд хэрэггүй юм бодох нь гайгүй болоод тэгээд ирсэн чинь нөгөө урд өмнө нь ингээд одоо нэг юм anxiety-тэй болцсон байсан баггүй юу. Тэгсэн чинь ингээл нөгөө anxiety-тэй ингээд байгаад ахаар чинь ингээл бүр аль дээр үед бараа 10 20 жилийн өмнө болж исэн нэг юм надад тухгүй мэдрэмж төрүүлж исэн тэр
үйл явдал ингээд зүгээр л хоол игээл юуж бодохгүй ингээд хоол молоо игээл ингээд байж рандом шууд орж ирэл тэгээ ингээд юм дотор сонирн болгоол ингээд юм зүрхтээ сүлээлээдэг заяа. Тийм болсон байсан. Тэгээд тэмдэглэл хөтлөө бясалгаад хэлсэн. Энэ хоёрыг зэрэгцүүлээд хэлсэн чинь ерөөсөө тийм мэдрэхэй болцсон. Тэгээ ингээд тэмдэглэл хөтлснийхоо дараа яг ингээд ямар мэдрэмж төрж байгаагаа анзаараарай гэдэг байхгүй юу? Тэг яг тэр мэдрэмжээ ингээ анзаарсан чинь нөгөө нэг амар уйлмаар санагдаад ботхоор ингээл амар хэцүү санагдаад хүнд өргөөд идэг гэсэн мэдрэмж ингээд хаашаач явцсан юм мэдгүй ингээ алга болцсон заяа. Би бүр тэрээ нэг гайхаад энэ тийм хэцүү одоо бүр байхгүй болсон юм шүү дээ. Яг юун тийм амар хэцүүсэн болоо гэх ингээд бүр тэгж бодтол юм гаргаж өгдөг. Тэгээ яг тэр асуултуудын дагуу ингээд тэмдэглэл хөтлөөд явах бүр амар хэрэгтэйсэн. Өмнө нь болохоор би зүгээр яг юм чеклисттэй тэмдэглэл дэвтэр хөтэлдэг гэсэн байхгүй юу? Чеклисттэй тэгээд яг ингээд нөгөө бодлоо ингэж гаргаж бичих гэхээр одоо юм үргэлжлсэн үгэн зохиол шиг юм бичих гэхээр яг юу гэж бичгээ мэдэхгүй эсвэл дараа нэг ингээ уншихаар өөрөө шоолгох юм шиг юм уу? Тийм мэдрэмж аваад ерөөсөд яг ханаас нь хэлж яхаа мэдэхгүй бичээд байсан. Тэгээд ерөөсөө надад наалтахгүй мэн гэж бичгээ болцсон зүгээр яг чеклисттэй. Тэгээд чеклисттэй чеклээ явчихаар би тэндээс ингээ амар сэтгэл ханамж авдаг тийм төрлийн юм байсан байхгүй. Тэгээд буцаад тэр маань ч гэсэн сэргээд үргэлжлсэн үгийг ингээ зохиол шиг тэмдэглэл ч гэсэн хөтөлж сураад тэгээд айгүй дээрсэн. Бүр хамаагүй дээрсэн. Одоо тэгээ багаар ингээд өөрийгөө хайрлах урлагт илүү суралцаад явж байгаа. Тэгээ тэр хөтөлбөр маань ингээд бүтэн жилийн турш болохоор бас яг ингээд community бүрдчихдэг. Айгүй гоё яадаг. За тэгээд бас яг тэр career summit-ийн тусламжтайгаар би нөгөө нэг сүрдээдсэн зүйлээсээ энэ чи сүрдэх юм өрөөсөө биш байсан байна гэдгийг ойлгосон. Одоо тэгээ яг ингээд хэдий ингээ casual ажил хийж байгаа ч гэсэндээ хамт олонтой бас ингээд ороод ажиллаж байгаа хгүй. Тэнгүүт яг тэр career summit дээр хэлжсэн юм, яг багшийн хэлжсэн юмнууд бүр амар мэдрэгддэг зам. Ингээд би ингээд хэл мутааштай гээд ороод ажиллахаар надаас ч муу хэлтэй хүмүүс байдаг. Бүр ингээд менежер албан тушаалын байгаа хүмүүс ч гэсэн штэ. Тэнгүүтээ ингээд бичсэн цаасан дээр харагдаж байгаа юмнууд нь бүр ингээд амар сүртмээр, бүр үнэхээр сүртмээр. За би чадахгүй маань гэж бүр бодогдтол авдаг. Баггүй юу? Тэг яг ингээд ороод яг тэр позишн дээр нь ч юм уу ажиллаж байгаа хүмүүсийг харахаар ерөөсөө тийм биш ёо бүр манай монголчууд бүр худлаач юм биш заяа. Манай монголчууд бүр зүгээр л тэр яг нөгөө гэрээ хэлцээр стандарт тэр бичиг цаасны юмн дээрээ л нэг хахаадгүйгээрээ алддаг болохоос биш ажлыг бол хажууд нь бүр хамаагүй сайн хийдэм билээ. Бүр юмыг ингээд час идэл хийдэг. Тэгээ тэд нарыг ингээд хийж байгаа яг осичуудыг энэч тэр ингээд харахаар зүгээр л юм харагдах байдалтай амар анхаардаг. Одоо хүмүүсийн нүүрэн дээр байгаа байдалтай бүх анхаардаг. Тэгээ тэр нь яг стандартаараа байж ах хэвээр. Гэхдээ бусад яг хийгдэж байгаа юмнууд нь тийм юм уу гэхээр би бол одоо амар эргэлзэж байгаа. Яг нэм австралчууд гэхээр л одоо би бол төсөөлөгтэй анх ирж төсөөлөгтэй амар супер хүмүүс монголчууд одоо бид нар ингээд жоохон тий хөгжингөө орны хүмүүс болохоор жоохон сул муу байгаа гэж боддог байсан байхгүй. Тэгээд баг шар хүмүүс харахаар л ингээд сүрдээд ч юм уу тий тэгдэг байсан. Тэгээ манаас ядж хахад нөгөө манай захирал надад наашаа ирэхэд битээ хараа ажил хийгээрээ чи зүгээр л яг англи хэлтэй монголчууд дээр очиж байгаа гэж бодоорой гэж хэлжсэн байхгүй. Тэг би тэрийг нь болохоор заа гисэн ч гэсэндээ яг нөгөө мэдрээгүй учраас ерөөсөй ойлгоогүй. Гэтэ тэр хүн чинь бас ингээд Америкт lag position тий senior manager Amazon senior инженер хийж мэдсэн бас амар лаг хүн маш тий. Тэгсэн чинь би тэр хүн тэгж хэлж байхад би окей гэж авсан хэрнээ ерөөсөй мэдрээгүй учраас зүрхлэхгүй бас л ингээл харчаас хүртэл намайг ингээд амар тий илүү бараг үнэлээд та тэгж хэлж байгаа штэ гэдэг юмыг бодоод ингээ өөрөөгөө бас жоохон дутуу үнэлээд тэгээд захгүй тэгсэн чи яг үнэндээ одоо ингээд ажиллаж байгаа газараа харахаар би тэр менежерүүдийнх нь орон ингээ ажиллавал хамаагүй дээр ажиллаж чадхаар байгаа байхгүй юу. Гэтэ одоо угаасаа би буцаж байгаа болохоор яахгүй улаарах одоо нэг тийм амбишиус үзэхгүй байгаа. Гэхдээ яг чадах хэрээрээ contribution үзүүлэе гэд явж байгаа.
тийм байдалтай. Тэгээд LinkedIn гэдэг юмыг сайн хөгжүүлээд тэгээд тэндээс ингээд рекрутинг хийлгээд тэгээд хаант хийлгээд ажилд орох боломжтой. Бас ингээд зөндөө олон аппликейшнууд байдаг. Амар олон CV-нүүдээс ингээд reject авч исэн гэдэг түүхүүд байгаа хгүй юу? Бүх тэр одоо мэргэжлэр ажиллаж исэн хүмүүс донд яг л бид нар ингээд туулж исэн хилнээсээ хайж исэн түүхүүд байсан. Амар rejection авч исэн түүхүүд байсан. Яа за бүтэхгүй мэн гэж бодож хамтрах үедээ хүмүүс ч байсан. Тэгээ яг зөв яг CV-гээ бэлдээд тэгээд networking-ийг амар сайн ашиглаад явж чадах юм бол үнэхээр ажил олддсон байна гэдгийг бол нүдэрээ харсан байна. Тэгээд би нэг юм рeel хийсэн байгаа шүү дээ. Яг энэ reel дээрх мэдээллийн 70-80% нь бол яг энэ summit-ийн career summit-ийн мэдээллээс олж авсан зүйлсүүд байгаа. Тэгэхээр таад манаас хүсэх юм бол энэ 25 оны 10 сарын 11-12-нд болох тэр summit-д бүртгүүлээд орохыг бодоорой. Үнэхээр нүд нээсэн маш гоё ивент болдог. Ерөөсөө тэгж сүрдэх юм байхгүй мөлий. Үнэхээр байхгүй мөлий. Одоо ингээ яг дотор нь ороод ажиллаад явж байгаа одоо хүмүүсийн явж байгаа хүний хувьд ингээд хүмүүсийг нь харахаар бид нар бол яг үнэхээр голөгдохгүй юм бэлээ. Зүгээр л яг хүмүүстэй тэг ингээд найрсаг харилцаа үүсгээд сурчих. Тэгээд өөрийнхөө одоо хандлагыг зөв шүү гэдгийг харуулчих. Тэгээ би ингээ contribution үзүүлж одоо тий хувь нэмрээ оруулж ингээд нөлөөлмөр байна, хувь нэмрээ оруулмаар байна гэдгийг ингээд амар сайн батлаад хандлагаараа зөв байлгаад ингээ харуулчих юм бол дэвших боломж үнэхээр өндөр юм билээ. Намайг анх яг одоо энэ 2 дахь ажил дээрээ уушаа энэ ч одоо миний 3 дахь ажиллахгүй апплайдахад миний CV-г хараа шууд надад одоо супервайзер ажил санал болгож байгаа. Тэгээ би болохоор супервайзер хийхгүй кэшлэр ажилланаа. Ягаад гэхээр би супервайзер болчих юм бол full time тэнд ажиллах болчих жоохгүй. Тэгээд би full time ажиллах юм бол охиноо харах хэрэгтэй болохоор тэгж чадахгүй. Тэгээ бас өөр бас хийх зүйлсүүд байгаа учраас тэгж чадахгүй. Тэгээ кэшлэр явнаа гэд сонгосон. Тэгээд одоо яг ингээ супервайзерууд болоод менежерүүдэд харахаар ялангуяа менежерүүдэд харахаар ерөөсөө тийм амар супер дупер мундаг хүмүүс бол байдаггүй. Тэд нар зүгээр ингээм амар хүмүүстэй илдэг харилцаж чаддаг. Тэгээд адилхан л яг нэр англи хэлтэй монголчууд шиг л байдаг. Тийм хүмүүс байгаа. Тэгэхээр та хэд маань хэлнээсээ санаа зовж байгаа бол волонтер хийгээд волонтерийн ийм сайтууд байгаа. Би бас энэ рeel дээр оруулж исэн. Тэгээд тэр волонтер хийгээд эсвэл намын санд ороод нөгөө free conversation club удагаад тэрэнд ороод англиас сайжруулж болно. Эсвэл зүгээр л яг нэг юм зүгээр л гэрээсээ гарахад орчин байгаа учраас тэгэл яаж игээл яригддэм билээ. Тэг чиний дуудлага чинь онцгүй байсан ч хамаагүй, дүрмж муу байсан ч хамаагүй, ямар нэгэн байдлаар ярьж амнаасаа англи үг гаргах хэрэгтэй. Тэгээд хараа аянда зөвшрээд ингээд багаар сайжраад ирд юм билээ. Тэг би бол одоо нэг амар доо тэгж мундаг англиар ярьдаг биш ч гэсэн ямар ч байсан хүмүүстэй ойлголцоод өөрийнхөө санааг ойлгуулад тэгээд явж байгаа. Тэгээд болтол юм билээ. Би анх энд ирэхдээ баг хүмүүстэй hello гэхээс өөрөөр хэлж чадахгүй тэрнээс ичдэг тийм хүн байсан. Тэгээ одоо бол хүмүүстэй хамаагүй зүгээр асуухаал ярих юмаа яриад буруу ойлгоцсон байхалаа би ингэж бодож хэлсэн юм аа гэдэг ч юм ингээл засаал ярилцаал тэгээ болчихлаа. Тэгэхээр та хэд маань боломжийг ашиглаарай. Юунд бол орчинд нэрсэн байгаа лээ. Тэгээ ирэх гэж байгаа болвол яг миний энэ рилүүдийг сайн үзээд тэгээд мэддэг чаддаг хүмүүсээс нь зөвлөгөө аваад ирээрээ. Тэгээд манай ментор бол надад үнэхээр гой зүйл хийж байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгээд та хэд маань бас хүсэх юм бол би энэ чи ингээд Instagram-ыг оруулъя. Тэгээд та хэд маань хүсэх юм бол бас тэр хүн рүү холбогдоод зөвлөгөө аваарай гэж хүсмээр байна. Тэгээд над чиг бас юм сэтгэл зүйн асуудалтай нүүр тулаад ингээд хаашаа явахаа мэдэхгүй гацаад өөрийгөө голоод би байхгүй болчвол бүх юм сайхан болох юм шиг мэдрэмж аваад явж байгаа юм бол энэ бол үгүй шүү тийм байх юм бол
яг энэ мэргэжлийн хүмүүсээс нь зөвлөгөө аваад өөртөө ямар нэгэн алхам хийгэрээ гэж хэлмээр байна. Хүсвэл та хэд маань бас энэ manifestation програмд хамрагдаад над чиг ингээд энэ бүх зүйлээсээ ангижраад тий хүлийн зөвшөөрөөд бодит байдалтайгаа нүүр тулаад тэгээд дараагийнхаа алхмуудыг хийгээд яваасаа гэж хүсэж байна. 26 оны manifestation програмынх нь бүртгэл нь бараг эхэлсэн байгаа хаа. Тэгээд career coaching-ийн програм нь ямар ч гэсэн эхэлсэн байгаа. Тэгээд мэргэжлэрээ Австрали улсад эсвэл гадаадад тэгээд Монголоос өөр газар ажиллах, мэргэжлэр ажиллахыг хүсэж байгаа. Эсвэл Монголдо карьераа дээшлүүлэхийг хүсэж байгаа юм хам бол тэр career coaching програмд бас бүртгүүлээрэй гэж хэлмээр байна. Хэрвээ бүртгүүлэхээс өмнө эргэлзээд байх юм бол энэ career summit-д бас суугаарай. Амар гоё ихтгэл өгсөн ивент болдог шүү. Тийм яг би юусэн ингээд багшигаа рекламдаг шүү цаа гэхгүй яг нэг юм рекламцсан дугаар шиг болчлоо. Гэхдээ юусоо тгээгүй зүгээр яг миний бодит байгаа туулсан зүйл маань л энэ болохоор ялтчгүй ингээд яригдчихлаа. Тэгээд миний сэтгэл зүйн амар амгалан болоход тусалсан зүйл бол яг тэр тэмдэглэл хөтлөх бясалгал хийх хоёр маань байсан. Тэгээд яг энэ хоёроо яаж хийх юм мэдгүй хам бол мэргэжлийн үнээс нь ингээд зөвлөгөө аваад чиглүүлэг аваад хийх юм бол хамаагүй үр дүнтэй бас хугацаа хэмнэн хамгийн гол нь хугацаа хэмнэн. Тэгээд өнөөдөр танд их санагдаж байгаа мөнгө ирээдүйд танд илүү их олох боломжийг нээж өгөх мөнгө байх боломжтой болохоор өөрийнхөө төлөө мөнгө зарцуулаад тэгээд мэргэжлийн хүмүүст нь хандаарай гэж хэлмээр. Сэтгэл зүйчид ч гэсэндээ ялгаагүй хандах юм бол тодорхой хэмжээгээр бас мөнгө төлөөд хандаарай. Тэгээд яг сайн судалж агаад зөвлөгөө нь яг тантай таарсан таны яг хувь хүнтэй чинь илүү тохирсон team сэтгэл зүйчээ олоод эмчээ олоод сэтгэл засалчийг олоод ч юм уу тэгээд яваасаа гэж хүсэж байна. Тэгээд хамгийн гол хоёр төлхөөр нь бол тэмдэглэл хөтлөх бясалгал хоёр л байсан. Одоо л би эргэн тойрноо баг хүн болгон бясалгал хийгээд байгаа. Гэхдээ тэгээд ерөөсөө хэрэггүй юм байлээ. Уусаа хүлээж авдаггүй юм байлээ. Тэгээд гол нь өөрөөсөө л эхлэх хэрэгтэй болохоор өөрөө батлна л гэж бодож байгаа. За тэгээд ажил карьерийн хувьд бол тийм байна. Энэ нэрийг үзег бол энэ нэрийг маань үзээрэй. Бас яг одоо Мельбурний талаар тэгээд ер нь гадаадд амьдрах талаар мэдхийг хүссэн зүйл байх юм бол комент хэсэгт бас асуултаар үлдээгээд асууж болно шүү. Тэгээд би тэрнээс нь харж агаад гоё хариулаад контентууд хийгээд явнаа. Баярлалаа баяртай. Subscribe and share.